Томуу төс төвчнөөс уламжилт аргаар сэргийлэх дараах аргуудыг танилцуулъя. Саримс нохойн хушууны анисны навчны ханд. Ханиадны ихэнх үед саримс нохойн хушуу анисны навчийг буцалгаж уухдаа хавсруулан уураар утвал үр дүн сайтай. Сонгины өтгөрүүлсэн шүүс. Нэг том сонгиныг жижиглэн хэрчиж 50 мг бор элсэн чихэртэй хольж тунгаана. Тунсан шүүснээс нь өдөрт 4-6 цайны халбаг ууна. Цагаан гааны ханд. Цагаан гаа, ногоон сонгин, улаан чав 3-ыг 250 мл усанд буцалгаж ууна. Хөлсөөс хийхгүй байна. Нимбэгний шүүс. Нэг зүсэм нимгийг буцалсан халуун усанд шахаж, зүгийн балаар амтлан өдөрт 3-5 удаа ууна. Анисны навчны шүүс. Нэг жижиг цайны халбаг анисны навчны нутгийг 150 мл усанд хийж 5 минут буцалган нэг цайны халбаг зүгийн бал нэмж хутгаад халуун бүлээнээр нь өдөрт 2-3 удаа ууна. Адууны махны тосыг шүүсэн шөлийг саримстай эсвэл аарцтай ууна. Хоньны махны битүү шөлийг саримс пэлцтэй ууна. Нохойн хушууны ханд. Нэг аяга буцалсан усанд нэг жижиг цайны халбаг хатаасан нохойн хушууны үр жимсийг хандлаад өдөрт 3 удаа ууна. Давсны уусмал. Нэг цайны халбаг давсыг 1 литр буцалсан бүлээн усанд хийж хандалсан уусмалаа пипеткээр хамранд 3-5 дуслаар өдөрт 3-4 удаа дусаана. Алим цагаан гааны шүүс. Тал алимыг жижиглэн хэрчиж 5-6 хэрчим цагаан гааны хамт 150 мл усанд буцалган шүүсийг өдөрт 3-4 удаа ууна. Халуун усанд суух. Ханиад хүрсэн хоолоо өвдсөн эхний үед хөлийг өвдөгний үе хүртэл халуун бүлээн усанд 15 минут дүрнэ. Халуун бүлээн усандаа сод, гич зэрэгээс зөх хэмжээгээр хийвэл үр дүн сайтай. Томуугаас уламжлалт аргаар сэргийлье.